Аль 5 шулуун дээр 47 дээр нэмэх нь 22-ыг дүрсэлсэн байна вэ? Бүгдээрээ энд байгаа эхний 5 шулууныг харцгаая. 47 дээр эхлээд 20-ыг нэмээд 67 гарна. Тэгээд 2-ыг нэмээд 69 гарч байна. Бид 20-ыг нэмээд дараа нь 2-ыг нэмсэн. 22-ыг нэмсэнтэй адил юм. Одоо өөр сонголтуудыг харцгаая. Үүнийг харвал 2-ыг нэмээд 49, тэгээд дахин 2-ыг нэмээд 51 гаргасан байна. Гэхдээ 22-ыг нэмээгүй байна. Энд 2-ыг нэмээд дахиад 2-ыг нэмээд нийтдээ 4-ийг нэмсэн байна. 22-ыг нэмэхийн тулд эхлээд 20-ыг нэмээд дахин 2-ыг нэмэх ёстой байсан. Яг энд байгаа сонголтыг харъя. Бид эхлээд 20-ыг нэмж байна. Тэгээд 2-ыг нэмсэн. Гэхдээ 47-оос эхлээгүй 74-өөс эхэлсэн байна. Тиймээс энэ сонголт нь 74-үүдээ нэмэх нь 22 болж байна. Тэрээ дахин нэг жишээ ажиллая. Аль 5 шулуун дээр 93-аас 76 гассан илэрхийллийг дүрсэлсэн байна вэ? Эдгээр бүх сонголтуудыг харуул бүгд 93-аас эхэлсэн байна. Эхний сонголт нь 7 гасаад дараа нь 6 гассан байна. Харин энд 76 гасж байгаа. Тэгэхээр 7-г биш бид 70-ыг гасаад дараа нь 6 гасах ёстой. Тэгэхээр эхний сонголт буруу байна. Энд бид 60-ыг гассан. Тэгээд 7 гассан байна. Гэтэл бид 76-г биш 67 гасчихлаа шүү дээ. Бид эхлээд 7 аравтыг гасах ёстой. 7 аравт. Тэгээд 6 нэгжийг гасна. Энд бид 7 аравтыг гасж байна. 70-ыг гасж байна. Дараа нь 6 нэгжийг гаслаа. Тиймээс энэ сонголт нь зөв байна. За үүнийг харъя. Аль 5 шулуун 12 дээр нэмэх нь 87-г дүрсэлсэн байна вэ? Бүгдээрээ 12-оор эхэлсэн байна. Үүн дээр бид эхлээд 80-ыг нэмээд дараа нь 7-г нэмэхийг хүсэж байгаа. 8 аравт 7 нэгж. За бүгдээрээ харцгаая. Энд 80-ыг нэмсэн байна. Тэгээд 7-г нэмсэн. Энэ нь яг зөв хариулт байсан байна.